За хуулийн төсөлтэй холбоотой ер нь хуваалт болон татвар шимтгэлийг тухайн гэрээнд заасан хувь хэмжээгээр зохицуулна гэж өөрчлөлгөж байгаа. За энэ яг хинт хамаарж үйлчлэх гэж байна? Ямар аж ахуй нэгжид хамаарж үйлчлэх гэж байна? Хэдийн хэмжээний одоо энэ татвар шимтгэлийн асуудал яригдах гэж байна? Ер нь цаашдаа энэ хичнээн үр дүн одоо үзүүлэх үү энэ хуулийг ингэж өөрчилснөөрөө. Тэг тодорхой компани нэртэй, хувьтай, мөнгөн дүнтэй мэдээлэл авчаад тодруулъя. За ажлын хэсгийн хэдэн номер вэ? За 6 номерын микрофон нээ. За ажилтны эрдэс байлгийн аны газрын төсний бодлогын газрын дарга шигтлээ 1991 оны газрын төсний тухай хуулийн хүрээнд байгуулагдаж ашиглалтанд шилжсэн 3 талбай хамрах бүтээгдэхүүн авах гэрээнүүдийг энд дурдж байгаа. Нэгдүгээр тос уул 19-р талбай бүтээгдэхүүн авах гэрээ, тамсаг 21 талбай бүтээгдэхүүн авах гэрээ, за бүтээгдэхүүн авах гэрээ 97 талбай гэрээнүүд тус энэ багтнаа. За уг 3 талбай 19-21-р талбай дээр бүтээгдэхүүн авах гэрээний эрхийг хэрэгжүүлж Петрочайна компанийн хувьд бол 2013-аас 24-ний хооронд хамрагдсан татварын шалгалтаар аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн үртгэн албан татвар, хүн амын орлогын албан татвар, үйл хөдлөлийн татвар гэх нийт 703 тэрбум төгрөгийн асуудал яригдж байгаа. За Доншин компанийн хувьд бол дээрх татваруудтай адил 23.8 тэрбум төгрөгийн татвар. Өөрөөр хэлбэл 11 жилийн хугацаанд үүссэн татварын асуудлыг тодорхойлохоор хуулийн төслийг боловсруулсан байгаа. Энэхүү эрсэдийн микрофон 5 номер. Монгол улс 1991 онд газрын тосны хуулийг батлаад газрын тосны салбарт гадны хөрөнгө оруулалтыг өргөсөн байдаг. За ингээд анх Америкийн хөрөнгө оруулалттай Соко компани манай зүүн бүсийн талбарт геолог хайгуулын ажил хийгээд газрын тосыг илрүүлсэн. За Монгол улсын анхны ерөнхийлөгч очроод очиж дээлээ газрын тосоор мэлаж ясныг бид бодоход тэрнээс хойш 35 жил өнгөрсөн байна. За ингээд Соко Интернэшнл компани эзэмшүүлсэн лиценз талбайгаа Хятадын Петрочайна компанид шилжүүлээд Монгол улсаас хөрөнгө оруулалтаа татсан. За Петрочайна компани 2 талбай дээр тамсаг 21 нөгөөх нь юу лээ? Тосон уул 19 гэсэн 2 талбай дээр 4 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтыг хийж газрын тосны эрэл хайгуулыг идэвхжүүлсэн. За ингээд хамгийн оргил үедээ 5 номерын микрофоныг дахин нээ. Сая 500 орчим. За би жоохон алдаж магадгүй шүү. Гэтэ сая 300-аас сая 500 хооронд тонн одоо газрын тос олборлож экспортлдог хэмжээнд хүрсэн. За улмаар энэ компанитай 93, 95, 97 онуудад бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол улс байгуулж ажилласан байна л. Яг олон улсын жишгийн дагуу. За улмаар ингээ 2012 оноос хууль эрхцэн орчинг шинжилсэн. Татврын багц хууль шинжлэгдсэн, газрын тосны тухай хуулийг шинжилсэн. За ингээд 13 оноос бид нар анх байгуулсан гэрээнээсээ давсан шаардлага буюу шинэ хуулийн хүрээнд татвар нэгж эхэлсэн. За энэ асуудлыг хөрөнгө оруулагч тал бол хүлээн зөвшөөрөөгүй. Анх хөрөнгө оруулалтаа амлсан, байгуулсан гэрээ бүтээгдэхүүн авах гэрээг мөрдөх ёстой гэдэг юм байсвартай ингээ шийдэгдэхгүй акт торгуул нэмэгдээд байдаг. Асуул шийдэгдэхгүй 5 номерын микрофоныг дахиад нээ. хуримтлагцаар хагаад өнөөдрийг хүрсэн. За ингээ Монгол улсын одоо хамгийн эмзэг байдал бол нефт бүтээгдэхүүн байгаа. 100% импортоор хамааралтай. За гадаад аюулгүй орчин гарч байгаа өөрчлөлт энийг улам бүр тодруулж байна. Ийм дотооддоо газрын тос боловсруулах нь одоо үндэсний аюулгүй байдал, үндэсний эдийн засаг эрх ашигт бол чухал одоо энэ стратегийн гол чиглэл. Энэтхэг улсын засгийн газраас хөнгөлтэй зээл аваад 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулж байна. 28 он дуусах төлөвлөгөөтэй. За ингээд газрын тосны орд газраас
түүхийн нефтэ татах дамжуулах хоолойг үндсэндээ бариад бас дуусч байна. Гэтэл энэ хууль эрх зүйн орчин үүссэн маргаантай холбоотойгоор газрын тосны олборлолт тасралтгүй буурсаар байгаад өнөөдөр нэг 200-300 мянган тонны түвшинд хүрсэн. За энэ асуудал нь ингээд шийдэгдэхгүй хоёр улсын засгийн газрын хоорондын хоёр улсын харилцааны асуудал болж хуурсан. За ингээд энийг бол нэг шийдэхэр хөлбөрийг боловсруулад засгийн газраас энэ асуудлыг За очроо төгшөн. За яг энэ нөгөө газрын засгийн үйлдвэртэй холбоотойгоор асуудал өгөөд ойлгож байгаа. Хүнд байгаа гэдэг ч ойлгож байгаа. Түүхийдээ татаж авчиж ирэхэд чинь хүндрэлтэй байгаа шүү дээ. Бүгд ойлгож байгаа. Тэгэхдээ энэ нэг хоёр улсын хоорондох асуудал нэг төндөгдөж байгаа. Хоёр дахь юм бол Petrochina гэдэг компанитай олон удаагийн хэлэлцээр хийж манай татврынхын ч тэр иргэдч тэр олон удаагийн одоо мэрэгжлийн яамдууд ч гэсэн олон удаагийн уулзалт хийж асуудлууд хүндэрдэг ээ. Тэгээ яг одоо энэ хуулийг ингэж өөрчилснөөрөө түрүүн бараг тэр 703 тэрбум бараг 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдах чинь шүү дээ. Тэр энийг одоо энэ хоёр сайдаа нэгэд нөхцөлөл ингээд тулцсан хэмжээ ил хэлчих хэрэгтэй. Яг хичнээн төгрөг бид нар одоо татвар дээрээс нь тэ татврын маргааны шийдээд хүчингү болох гэж байгаа юм аа. Нэг бол яг энэ үлдэж байгаа юм аа. Гэт ойлголтоо их зөв өгөхгүй бол одоо манай Доронтын зүүн бүсийн иргэдэг чинь бас харж байгаа. Тийм биз? За мөн дээрээс нь энэ дээр чинь улс төрчдөг олон хүмүүс байгаа харж байгаа. Ажлын хэсэг нэмэлт хариулт өгөх үү? За 5 номерын микрофон. За анхны хөрөнгө оруулалт хийгээд ураад ажил эхэлсэн гэрээ бол бүтээгдэхүүн хэрвээ хөрөнгө хийгээд газрын тос олвол бүтээгдэхүүнээ хуваана гэдэг гэрээ байна. Бидний гаргасан одоо асуудал юу гэвэл шинэ хуулийн орчин үүсгээд бүтээгдэхүүн авах гэрээг мөрдөхгүйгээр шинэ хуулиараа татвар ногдуулна гэж эхэлсэн. За ингээ маргаан үүссэн, шийдвэрлэгдээгүй өнөө хүрсэн. За энэ дээр Petrochina дачин тамсагтай холбоотой нийт нийгмийн даатгал, ажлын байрны төлбөр, орон нутгийн төлбөртэй холбоотой 16.3 тэрбум төгрөг. Petrochina дачин тамсагтай холбоотой татвар, нийгмийн даатгал, гайл, нөөцтэй холбоотой нийт 727.2 тэрбум төгрөг. Доншин газрын тос компанитай холбоотой 8.6 тэрбум. Тав номерын микрофоныг нээ. За ер нь товчлоод ингээ базаад хэлбэл Petrochina холбоотой 727.2 тэрбум төгрөг. Яг өнөөдрийн байдлаар Доншин газрын тостой холбоотой өнөөдрийн байдлаар 34.7 тэрбум төгрөгийн ийм маргаан үүссэн. Ингээд маргаан хоёр талаасаа шийдэхин тулд агентлагийн төвшөнд 4 ажлын хэсэг ажилласан, яамны төвшөнд 4 ажлын хэсэг ажилласан. За ерөнхий сайдын захирамжтайгаар 6 ажлын хэсэг ажиллаад би одоо 6 дахь ажлын хэсгийг хариуцж энэ хэлцээрийг хийж байна. За ингээд бодит байдал одоо яг юм эрх зүйн орчингийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор ийм байдал үүсчихсэн. За энийг бол нэг мөр шийдъя. Яагаад гэвэл өнгөрсөн 35 жилийн хугацаанд газрын тосын салбарт өөр хөрөнгө оруулалт нэмж орсонгүй хийсэн хөрөнгө оруулалт маань одоо үр ашигт тасралтгүй буурсаар байгаад одоо олборлолт сая 500 хүрсэн олборлолт маань одоо 200-300 мянган руу унж байна. За энэ асуудлаа шийдэхгүй бол одоо хөрөнгө оруулалтын цааш дэрэл хайвал бүрэн зогсох. 5 номерын микрофон. Гэдгээ хөрөнгө оруулагч талаас ингээ илэрхийлсэн. За ингээд хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах нэг хууль эрх зүйн орчин ойлгомжтой тодорхойлох ажлын хүрээнд бид нар энэ асуудлууд орж байгаа. За энэ бол тэглэх асуудал биш. Энэ газрын тос бүтээгдэхүүн ах гэрээнд заасан агуулгаараа та нар хуулийг хэрэгжүүлээч гэдгийг тавьж байгаад бид бүтээгдэхүүн ах гэрээгээр авж байгаа тэр хураамжиндаа нэгэ тооцоод шимэгдүүлээ тооцоогол хаана гэсэн үг. Энийг одоо бид нар нэг 3-5 жилийн дотор суудхан тооцоол шийдчих болов уу гэж бодож. Нэгэн тийм татврын акт үүсчээд байдаг. Гэтэл бидний анх байгуулсан бүтээгдэхүүн ах гэрээгээр гарсан газрын тосны чинь 30% баха. 30% нь Монгол улс чинь шууд авчиж байгаа шүү дээ. Бид нар тэн дотроос суудгаад энийг шимэгдүүлнэ гэсэн үг байхгүй. Харин энэ тонн сая 2 тонн тэр 727.2 тонн Petrochina 5 номер.
Доншин газрын тос компанитай 34.7. Ингээд нийтдээ 761.9 тэрбум төгрөгийн татвар нийгмийн даатгалын одоо нөөтийн энэ актыг бид Монголын талын ногдож байгаа бүтээгдэхүүн байх гэрээнд дараа авж байгаа үнэндээ суудгаад ингээд тооцъё. За ингээд цаашдаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээ, хайгуул олборлолтоо нэмэгдүүлье гэсэн ийм зүйл. Байнгын орон дараагаа танилцуулгууд энэ PPT бэлэн байгаа ажлаас зөвшөөрлөгөө энэ дээр маш дэлгэрэнгүй ингээд танилцуулахад бас бэлэн байна шүү.